Сэрээрээ босороо за 189 өдрөө эхлүүллээ. За өнөөдөр бол судалгааны ажил дээр үнэхээр төвлөрсөн өөр юу ч анхаарсангүй ийм өдөр боллоо. За өнөөдөр хичээл хийж явах дундуур охин бас нэг чихэвч авчир сонсгоод Авата 1980-ад оны хүн юм чинь энэ нэг дуу сонстоо гэж сонсгосон чинь Алтарт Германы 1982 оны нэгэн дуучин Бертигийн дуулсан Casablanca гэдэг дууг чихэнд авчир сонсголоо. Ингээд сонсоод үзсэн чинь нэрэл хүүхэд насан сонсч байсан, ээж аавын сонсдог, бүр сэтгэл тоногсон маш сайхан нандин дурсамжууд одоо сэтрэгчл боллоо. За үнэхээр гоё санагдаж энэ дууг сонсон өнөөдөр шөнийн 3-4 цаг хүртэл хичээлээ хийлээ. За ингээд өглөө босоод уламжлалсаар иддэг уудаг бүхэл юмнуудаа уург өдрөө уугаад хоолундаа идчихэд шууд л хичээлдээ орсон. За охтуудаа бас хоол ундын бэлдэж өгөөд ингээд ер нь өнөөдөр бол нэлээд жоохон хичээл дээрээ төвлөрч баяна огш руугаа ямаа явуулах өдөр байгаа. За ингээд үхрийн махта хоолоо хийгээд за үхрийн хоньны нэг сайхан гэрчим сүүл хийчээд ингээ хоолоо идчихэд шууд судалгааны ажил дээрээ суух байгаа. Охтууд маань ч гэсэн хичээл дээрээ төвлөрч өглөөний цайгаа уучаад ингээд бид нар хичээл рүү орлоо. За өнөөдөр бол нэлээд бас гараас одоо судалгааны ажил гарсан өдөр байлаа. За ингээд нэг мэдсэн чи оройны 6 цаг болчихжээ. Оройны 6 цаг дээр нөгөө дахианы цээж махаа чанж идчихэд ингээд шууд үргэлжлүүлээл бас судалгааны ажил дээрээ суулаа. За ингээд судалгааны ажилдаа суугаад оройны 9 цаг болж байна. За оройны 9 цагт гамбаа өгшийнхаа зөвлөсөн ёсоор дахианыхаа цээж махыг үргэлжлүүлж идчихэд ингээд охтууд ээжтэйгээ хамт дэлгүүрээс ирсэн гэдэг нэг идэж уух нь бэлдээдэрлээ. За Алтарт нөгөө Casablanca дууг охин чихэнд авчирлаа. За Casablanca дууны зохиогч бол 1942 оны Casablanca киног үзэж өөрийнхөө хайрыг дурсан битсэн ийм сайхан дуу байдаг. За тэгээд яах ярахгүй 1980-ад оны энэ дууг хүүхэд байхад үнэхээр од байсан учраас сэтгэл тоногссон байдаг. Тэгээд энэ дууг сонсонгоо оройныхоо үндсэн хөнхөн дасгалуудаа бүгдийг хийж за тэгээ шөнийн 3 цаг хүртэл судалгааны ажил дээр төвлөрсөн өдөр байлаа. За та ч гэсэн Casablanca дууг сонсч үзээд киног ч гэсэн татаад үзээрэй. Нэг л гоё мэдрэмж төрөх баха. Сэрээрээ босороо. За ингээд 190 дэх өдөр маань эхэллээ. За баахан витамин, амино за өглөө уух хэвээр. За ингээд өглөө 8 цагаас жимтэй 7 өнгөрөөгөөд за ах ирж аавна гэсэн. За ингээ өглөөнийхөө цаг сайхан уугаад овёосоо идээд за өнөөдөр нэг л жоохон ядралттай байна. Урд шүнжэнгөө судалгааны ажил дээр жоохон нойргоо шахуу суудсан. За өнөөдөр жимдээ явж ирээд бас судалгааны ажил дээрээ суух бодолтой байна. За ингээд өнөөдрөөс одоо судас дэлгч витаминуудаа псагаа уучаад ингээ гараад ирсэн ах ирсэн байлаа. Бид өөр жим рүүгээ хамж явлаа. За ингээд өглөө шууд ирээд бие халаалт руугаа орлоо. За аминог болвол дасгалынхаа дунд ууж болно гэсэн учраас ингэж найруулчаад ингээд дасгалынхаа дундуур ам цангуул уугаад бай гэж ингээд тавьчлаа. За ингээд хамгийн ихний дасгал болвол хэвлийн дасгал байгаа. Бие халаалтаа хийчихэд хэвлийнхээ хөлөө өргөдөг. За ингээд гиз таталт өдрөө хийчихэд ингээд гамбаа өгш маань хүрээд ирлээ. За өнөөдөр нэг л ядралттай шүү. За өнөөдөр гизний таталтын нэмэлт нэг сонголт хийж байгаа хүзүүрүүгээ бас юм оруулчлаа. За ингээд нэг хүзүү хөдөлж болтгоо. За гамбаагч хажуудлаас дасглаа хийлдэ гэдэг ингээд шахаж байлаа. За ер нь мяарад эхэллээ шүү. Сүүлдээ бөөлжиж эхэллээ. Өглөө ийцэн өндгөөрөө бөөлжлөө. За ер нь хямралтай шүү. За ингээд арайчуу нэг юм өнөөдрийнхөө дасгалыг чута айтагаас нэг хийчээд ингээд юун дээр жимэн дээр халуун ус тасарсан байсан учраас гэртээ харж усан дорёгээд фитнесээ өнөөдөр дуусгалаа. За ингээ perfect body fitness дээр одоо 2 дахь сардаа явж байна. За гамбаагчтаас баярлалаа. За ингээ гэртээ хүрээд ирлээ. Охтуудаа идэж явах юм бэлдэж өгөхгүй бол болохгүй. Охтууд яг сэрж байсан. Өглөөний цагийг өгчөөд ингээд өдрийн хоолоо хийж идчихэд судалгааны ажил дээр бүтэн суусаар байтал 7 өнгөрч байлаа. За ингээд их чирж нөгөө гүйлтийн замыг авна гэж айлар цахиалсан учраас гүйлтийн замыг гаргаж өгчөөд их нэртэй оройны хоолыг бэлдэж өгөөд оройны дасгалаа бас хийлээ. Хөнхөн хэлбэрээр оройны дасгалаа хийчихэд өнөөдөр 10 цаг болж нэрт амарнаа.